Засгийн газрын хэрэглэх газрын дарга оюун эрдэнэс хөгжлийн банкныхан баримт материалуудаа нуугаад өгөхгүй байгаа сураг дуултлаа. Аргагүй штэ. Хөгжлийн банк нь явж улс орныг биш, улсын хурлын гишүүдийг хөгжүүлдэг газар болоод удаж байгаа. Хүмүүс тэр дундаа манангийнхан жидүү мэдүү гэж нэг их орилоо сүйтлээд байгаа юм. Харин манай хөтөлбөр жидүү гэж нэг хашгираагүй дээ анзаарсан бол. Учир нь жидүү бол зүгээр л хайрцаг тамхин доторх нэг кэш хэрэг янжуу. Харин хөгжлийн банк бол хайрцаг дүүрэн тамхин. Хайрцаг тамхиар зогсохгүй блок дүүрэн тамхилдаа ер нь бол. Одоо энэ жидүүгээр эрэгдэд байгаа гишүүд хөгжлийн банкыг тончгосон байгаа баримт илэрвэл ер нь юу болно гэж бодож байна. Жинхэнэ аюул тэндээс л гарна. Тэр цагт жидүү бол зүгээр л аккурд төдий байжээ гэдгийг та нар мэдэх болно. За юу ч гэсэн харж л бай. Жидүү ер нь юу юм? Жижиг дунд үйлдвэрийн л зээл төдий. Хөгжлийн банк тэгвэл юу юм? Удахгүй мэднэ тэгвэл та нар.